Пентагон Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн нисгэгчид үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй тааралдж буйг харуулсан 3 нус видео цацав. Пентагоноос өгсөн тайлбарт эдгээр нисдэг биетүүдийн бичлэг нь олон нийтийн эргэлзээг тайлах зорилготой бодит үл мэдэгдэх нисдэг биетүүдийн бичлэг хэмээн тайлбарлсан байна. Тэдний ил болгосон эдгээр бичлэгт 2004-өөс 2015 оны хооронд Америк нэгдсэн улсын агаарын нис хүчинд харагдсан ер бусын үл мэдэгдэх нисдэг биетүүдийн бичлэг багтаж байгаа юм. Эдгээр бичлэгүүдийг агаарын нис хүчтийн нисгэгчид агаарт сургуульд хийж байх үедээ онгоцны камераар бичиж авсан бөгөөд тэд радиогоор хоорондоо эдгээр нисдэг биетүүдийн хурдыг өөрсдийнх нь онгоцноос илүү хурдтай байгааг гайхан ярьж буй харилцан яриа мөн бичигдсэн байна. My gosh. They're all going against the wind. The wind's 120 knots from the west. Look at that thing, dude. That's not our LNS though, is it? It's not. That is the LNS, dude. Well, if there's like that thing, it's rotating. Nickel 6-1 tank, Roger. Oh, got it! Woohoo! Roger, there's troubleshooting as soon as I get Did you box moving target? No, I took an auto track. Oh, okay. Oh my gosh, dude. Wow, look at it fly! Хайр гэрэгтэй холбоотой материалаа үргэлж нууж байдаг Америк нэгдсэн улсын засгийн газар болон Пентагоны энэхүү үйл ажиллагааг олон хүмүүс гайхаж хүлээж авсан бөгөөд тэд үүнийг ямар нэгэн томоохон зүйлд урьдчилан бэлдэж байна гэмээр таамаглажээ. Зарим хайр гаригт итгэгчид удахгүй дэлхийд хайр гаригын эрхэж байна хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь коронавирусын хөл хориотой байгаа энэ үед хүмүүсийг сатааруулах зүйл хэмээн дүгнсэн байна.